Hi guys. За ингээд хасгалаа ичээд ингээд бэжэн тэгээд энэ өөртөө итгэх итгэл гэдэг юмыг хуваалцгаад байна. Өөртөө итгэх итгэл гэж юу вэ гэхээр өөрийгөө ингээд та хамгийн сайхан, хамгийн одоо үзэсгэлэнтэй хамгийн гоё гэдэгтэй өөртөө итгэх хэрэгтэй. Тэгээд энэ маань заавал хүнээр одоо баталгаажуулах юм биш ээ. Тэгэхээр бид нар өөрийгөө л одоо өөрийнхөө тархийг, өөрийнхөө одоо байдлыг удирдаад тэгээд өөрийгөө толгойд харж агаад чи бол мундаг, чи бол хамгийн ухаантай гэдэг ингээд итгүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ бол хамгийн энгийн зөв хийж чаддаг. За хасгал хийсний дараа миний хувьд одоо ингээд сайхан эндорфин ялгарсан, happy гормон ялгарсан, ингээд гоё болцсон байна. Тэгээд өөртөө итгээд мөн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэгээд мэдээж олон хүмүүс чамайг энэ төр гэж хэлж болно. Тэгэхээр тэр хайр гэдэг юмыг тэр одоо хүмүүст болон өөртөө сайн өгөх хэрэгтэй. Энэ дэр хайр явсан учраас уучлалт ярих хэрэгтэй. Тэгэхээр бас хүнийг уучлах чаддаг, уучлах гэдэг чинь гэсэн өөртөө итгэх итгэлийг бий болгож байгаа, өөрийгөө одоо нэгсний чөлөөлж байгаа гэсэн. За мөн ингээд энэ фильтр гэдэг юм бол зүгээр ингээд миний хувьд нүрээ давхар одоо ингээд дахиад бодсон бодог одоо нүрийн мейкап боёо бодог гэж үздэг. Тэгээд та бүхэндээ ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд нөгөө явсан газар болгондоо бас ингээд хайрыг түгээд уучлж чаддаг байгаарай. Өөрснийгөө сайн хайрлаад бас өрөөлөг сайн хайрлаж байгаарай. Мэдээж ингээд үүнээс бидний өөртөө итгэх итгэл болон одоо өдрийг өнгөрөх энэ бүх гоё сайхан энерги ялгарх болно. Өөртөө болон өрөөл гоё хэлж сурах нь бас гоё чадвар байдаг. Тэгээд enjoy your day. See you soon.